За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа дугаараар хөрөнгө оруулалтын багцыг та бүхэндээ тайлбарлагаар хөрөнгө оруулалтын ахлах зөвлөх Тэмүүлэн болон за цэнд биш миний бие бэлэн болсон байна. За хөрөнгө оруулалтын багцын талаар ерөнхийдөө үзэгчдэд товчхон мэдээлэл хүргүүл Тэмүүлэн. За хөрөнгө оруулалтын багцыг одоо энэ зурагнаас харж байгаа хувьцаа бон болон бусад одоо хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг нийлүүлээд нийтдээ ингэж бүрдснээр энэ болохоор таны одоо бүтэн багц гэж нэрлэгдээд байгаа. За энэ одоо хамгийн том давуу талууд нь юу байгаа гэдгийг бол бид хоёр нөхөө слайдн дээр оруулчихсан байгаа. Эрсдлийг тараан байршуулна гэж байгаа. Эрсдлийг тараан байршуулах буюу одоо жишээ нь хөрөнгө оруулалт хийхдээ зарим нэг хүмүүс бол одоо бүх хөрөнгөөрөө нэг юм руу аваач хийх гэдэг 100% хөрөнгө гэсэн үг шүү дээ. Одоо жишээ нь танд 100 сая төгрөг байлаа гэхэд та тэр 100 сая төгрөгөөрөө одоо нэг хувьцаа юм уу нэг бонд авах үйлчлүүд ер нь их гарах гэдэг. За тэр нь ямар сул талтай вэ гэх юм бол одоо яг өнөөдрийн шиг ийм одоо геополитикийн байдал цаа ингээд дэлхийг хямрал болчих магадгүй гэж яригдж байгаа энэ үед бол одоо тухайн хөрөнгөний үнц нь бол маш хурдтай буурах боломжтой байгаа. Хөрөнгөний зах зээл буурж байгаа шалтгаалаад. За эсвэргээр эдийн засаг аюул сайн явж байгаа өсөлттэй үед та одоо тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнтэй бонд ч юм уу хадгаламжинд ингээд дангаар нь байршуулсан байх юм бол буцаад одоо хүртэж болох байсан өгөөжөөсөө алдаад одоо алдагдсан боломжийн өртөнд нэмэгдээд ах боломжтой. Тийм учраас ер нь бол одоо та хэрэг хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол хөрөнгө оруулалтын багц үүсгээд за одоо тухайн үеийн нөхцөл байдлаа төгссөн хөрөнгө оруулалтын багцыг үүсгүүл ер нь бол хамгийн тохиромжтой шийдэл байгаа. Тэгэхээр энэхүү слайдн дээр бол хамгийн нэгдүгээр эрсдлийг ингээд тараан байршуулж байгаа зөв хуваарлаж байгаа гэж харагдаж байна те. Тэгэхээр ихэнх хөрөнгө оруулагчдын хувьд бол нэг эрсдэл гэхээсээ илүүтэйгээр өгөөжийг нийт дөрвөнд тавиад байдаг те. За би магадгүй нэг сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийчлээ. Хэдүү би өгөөж авах юм. Миний мөнгө жилийн дараа ямар хуу бодиттой өгөөжийг надад өгөх хэдүүгээр өсөх юм ч гэдэг юм уу те. Нөгөө талдаа эрсдлийг ерөөсөө тооцоолохгүй. За иймэрхүү алдаанууд гаргаад их хөрөнгө оруулагч нар маань одоо хөрөнгө оруулалтаас тодорхой хэмжээний эрсдэл үүрдэг ийм дүр зураг бол ажиглагдаад байгаа тийм. За хөрөнгийг хамгаалж өсгөх нь за мөн дээрээс нь тогтвортой өгөөжийг хангаж байгаа. За санхүүгийн зорилгодоо нийцүүлж бас хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх хэрэгтэй. Магадгүй тухайн хүн маань одоо нэг жилийн хугацаатай эсвэл богино хугацаатай хөрөнгө оруулалт хийж байгаа бол хөрөнгө оруулах одоо хөрөнгө оруулалтын багц маань бас тухайн зорилгоос хамаараад өөр байж болж байгаа боломжтой гэсэн үг тийм. За харин дараагийн слайдд болохоор за хөрөнгөний зах зээл дээр бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. За энэ дээр харагдж байгаа слайдн дээр бол эрсдэл болон өгөөжийн хамаарлыг та бүхэнд харуулж байна. За тэгэхээр засгийн газрын бонд бол яг Монгол улсын нөхцөлд бол нэг 11-ээс 13% хүүтэй байгаа. За хадгаламж бол нэг 12-аас 13%тай. За компани бондуудын хувьд бол нээлттэй болон хаалттай бондуудаас шалтгаалаад зах зээл дээр бол ер нь 5-аас нэг 21% хооронд төлөвлөж байгаа. За хувьцааны хувьд бол топ 20 индекс сүүлийн 5 жилийн байдлаар нэг жил дунджаар 30 орчим % өсөлттэй. Гэхдээ хизээ хөрөнгө оруулах нь айгүй чухал те. Магадгүй энэ хүсэлт маань сүүлийн 2 жилд огцом өссөн байж өсөх тийм магадaltaй учраас за крипто бол өгөөж өндөр за мөн талаараа эрсдэл маш өндөртэй байдаг те. Эдийн засгийн хямрал геополитикийн мөргөлдөөнж гэдэг юм. Иймэрхүү ойлгомжгүй нөхцөл байдлууд бол крипто байлууд өөрөө маш хурдан одоо савлдаг дээш доошоо хөдөлдөг ч байдаг юм уу те. Тэгэхээр одоо жишээ нь он гарснаас жоошоо бараг 50-аас дээшөөр унчаад байгаа шүү дээ. Олдоо юм хаяа саяхан хийжсэн нэг $120 орчим хүрчээсэн бол одоо нэг 66 доллар дээр ирсэн те. Тэгээд ингээр ч одоо саяны нөгөө 100 сая дээр авсан жишээн дээр авах юм бол нэг хүн за биткойн өснө гээд $100,000 100 сая төгрөгөөр орсон байлаа гэхэд одоо энэ чинь 3 сарын дотор та тал хөрөнгөний үнэлгээг алдчихж байгаа би одоо 50 сая болохын эрсдэлтэй учраас ер нь бол манай зүгээс хэлж байгаа нь бол та ингээд яг хөрөнгө оруулж болохгүй гэж байгаа юм биш. Олон нөгөө хөрөнгө оруулалтын багцаа үүсгээд тэгээд одоо ямар нэгэн тогтмол өөрсдөө бүтээгдэхүүнээр хамгаалсныхаа дараагаар юм эрсдэлтэй бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулахаар айлгчлээ. За тэгвэл ямархуу төрлөөр хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой байдаг. Одоо телевиз үзэж байгаа үзэгчд бол асууж иж магадгүй те. За надад нэг сая төгрөг өгнө. Би энэ мөнгөө юу юунд байршуулах илүү тохиромжтой байна гэд. Хоёлаа энэ тал дээр бас үзэгчтэй хариулт өгөх зорилгоор тайлбар өгвөл. За тэгээ энд одоо харуулж байгаа энэ чарт нь болохоор багцын гүйцэтгэл гэсэн чартыг харуулдаг. За тэр нь юг харуулж байгаа гэхээр улаан дүрвжингөө илэрхийлсэн байгаа юм болохоор 100% одоо 100% хөрөнгө оруулалтайгаа зөвхөн хувьцаагаар хийсэн байгаа гэсэн үг. Зөвхөн хувьцаагаар хийсэн байгаа. За дараагийнхан улбар шар нь болохоор классик буюу 60-40 харьцаатай гэж. За энэ юу гэж байгаа гэхээр таны нийт хөрөнгө оруулалтын 60% нь хувьцаа, 40% нь бондтой байх. За дараагийнх нь болохоор ногоон нь болохоор 60% бондтой, 40% хувьцаатай байх үед одоо ингээд бид нарын энэ дээр одоо харуулж байгаа энэ чартын жишээ маань болох юм бол одоо хамгийн сүүлд болсон дэлхийн хямрал 2008 оны хямралаас хойш одоо тухайн багцууд ямар үзүүлэлтүүд гүйцэтгэх байсан бэ? За тэгээд таны хөрөнгө оруулагч хизээ одоо буцаад break even point дээр буюу алдсан үнцийг нөхөж олох вэ гэсэн
чартыг бол энэгээр илэрхийлж байгаа. За ингээд харах юм бол одоо тэр crisis гэдэг улаанаар тэмдэглэсэн байгаа хэсэг нь бол 8 оны 1-р улирлаас эхлээд хөрөнгөний зах зээлд одоо ямар ч бүтээгдэхүүн байлаа гэсэн угаасаа алдагдaltaй явж исэн бол за одоо энэ харагдаж байгаа тэр ногоон чартан дээр харагдаж байгаа нь болохоор та 60% бондтой 40% хувьцаатай байсан бол 2 жилийн дараа буюу 11 оны 1-р улираас буцаагаад break even point-д хүрэх боломжтой байсан. За дараахан classic буюу одоо энэ улбар шараар харуулж байгаа сегмент болохоор 3 жилийн дараа буюу 12 оны 1-р улиралд break even point дээр үрж break even point гэж байгаа юм болохоор таны үнц чинь одоо 100%-аас эхэлсэн бол буцаа 100% алдагдсан байж байгаа буцаа 100% дээр очихыг хэлээд байгаа шүү дээ. За тэрний дараагаар болохоор одоо 100% хувьцааны хөрөнгө оруулалт одоо яг энэ дээр илэрхийлж байгаа тооцоолол энэ бит хоёр гарахдаа бол S&P 500-ийн датаг нь авч ирсэн байгаа. За тэгэхээр энэ дээр харагдаж байгаа болохоор та S&P 500-д 2007 онд хөрөнгө оруулалт 100%-аар нь хөрөнгө оруулчихсан байсан бол буцаагаад энэ одоо өөрөө 2013 оны 1-р улиралд буюу одоо за ойролцоогоор нэг 4 орчим жилийн дараагаар таны одоо үнц нь буцаагаад анхны эхэлсэн хэмжээнд очихоор ийм хугацаа үзүүлэлтэд харагдаад байна. Тэгэхээр одоо эдийн засгийн хямрал юунаас болоод эзэн эрхийн тодорхойгүй нөхцөл байдалд хөрөнгө оруулалт хийсэн бол бас энэхүү 60 40 байдаг юм уу те багц үүсгээд хөрөнгө оруулалт хийсэн бол хамгийн ихтэй одоо энэ дээр харагдж байгаагаар бол 60% бондд хөрөнгө оруулалт хийгээд 40% хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм бол 1.5 жилийн хугацаанд буцаад оруулсан мөнгө одоо break even ханшин дээр ирэх нь те. За тэгээд хамгийн их алдагдал нь бол энэ дээр бас хамгийн бага нь харагдаж байгаа 13.4%. Таны нийт багц чинь өөрөө энэ хугацаанд бол 13.4%-аар л буурах боломжтой. За харин 100% хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн байсан бол 4 жилийн хугацааны дараа одоо анх оруулсан мөнгөн дүнчин break even ханшин дээр ирэх нь байна. За мөн хамгийн их алдагдлын хэмжээ нь бараг 50% хүрж байна те 47.7 гэд. Тэгэхээр нөө анх хөрөнгө оруулж байгаа хүмүүс ийм хэмжээний алдагдлыг харцгаараа нэг паниктаад одоо буруу шийдвэр гаргадаг. Хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг буруу гаргаад одоо алдагдлаа хүлээгээд хувьцаанаа одоо зарах ч юм уу те. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд тохиолдож магадгүй гэдэг үндсэн дээр та бүхэн бас хөрөнгө оруулалтын багцыг одоо 60 40 байдаг юм уу эсвэл 40 60 байдаг юм уу те. Иймэрхүү төрлөөр багц бүрдүүлээд явбал илүү одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн доктортой байх нөхцөл байдал бүрднэ гэсэн. За дараагийн слайдн дээр бас темка тайлбарлаад өгвөл. За тийм. За энэ миний ард харагдаж байгаа одоо нэг шараараа илэрхийлсэн bullet point одоо за эдгээр нь бол ер нь бол тухайн аливаа нэг хөрөнгө оруулагч багцаа бүрдүүлэхэд зайлшгүй дагаж мөрдөх хэвээр одоо road map буюу одоо дагах хэвээр зарчмууд гэж хэлж болоод байгаа. За эхнийх нь яаж байгаа гэх юм бол одоо зорилгоо тодорхойлох мэдээж та урт хугацааны хөрөнгө оруулалт сонирхож байгаа юу эсвэл богино хугацааны хөрөнгө оруулалт сонирхож байгаа гэдгээсээ шалтгаалаад зорилгууд нь өөр болчихж байгаа учраас таны одоо хөрөнгө оруулалт бүтээгдэхүүн өөр болчихж байгаа. За энийгээ дагаад та өөр хэр эрсдэл одоо мэдрэггүй жишээ нь хөрөнгө оруулалтын багц нь өөрөө нэг 10-20%-аар унахад одоо паниктаа сая цэндэгийн хэлжсэн шиг ингээд сейл хийж байгаа бол та одоо аль болохоор илүү тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн ихтэй за 60% биш бүр илүү 80% юм ч юм уу бондтой за 20% нь болохоор илүү арай жоохон эрсдэл багтай тийм хувьцаа руу одоо жишээ нь S&P 500 ч юм уу ер нь хөрөнгө оруулалт тохиромжтой гэх мэтчлэн байдлаар хүн бол хөрөнгө оруулагч бол өөрийнхөө хөрөнгө оруулалтын багцыг бол үүсгэж явж байгаа. Бидний зүгээс бол хөрөнгө оруулагч нартай хамгийн тохиромжтой багц дээр бол 60% нь одоо тогтмол өгөөжтэй бонд эсвэл хадгаламж байж болно. За үлдсэн 40% нь бол одоо хувьцаанд хөрөнгө оруулалт хийвэл зүгээр. За хувьцаанд тэр дундаа яг дотоодоос гэлтгүүгээр гадны одоо доллараар хөрөнгө оруулах боломжтой хувьцаанууд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн. За дараагийн слайдн дээр болохоор ерөнхийдөө бондын 60% хөрөнгөний зах зээл дээр байгаа нээлттэй болон хаалттай бүтээгдэхүүнээс сонгоод хөрөнгө оруулалт хийх боломжтой. Яг одоогийн байдлаар бол манай улсад одоо арилжаалагдж байгаа хаалттай бондын хувьд бол хамгийн өндөр өгөөжийг одоо хөрөнгө оруулагч нарт амлаж байна. За нээлттэй бондын хувьд бол нэг 16-аас 18%. Гэхдээ эн чинь бас хадгаламжаас бол давсан өгөөжтэй байгаа. Тэгж байгаа. Дээрээс нь нэмээд татварын юу ч хувийн орлогын албан татвар чинь 10%-аар нээлттэй бондоос 5%-аар судагдж байгаа хэрэг. Тэгэхээр татварын бас даваа талтай гэсэн. За сая төгрөг байлаа гэж бодоход 600 мянган төгрөгөөр нь ингээ бондод хөрөнгө оруулалт хийчих нь байна. За үлдсэн 400 мянган төгрөг буюу 40%-ээр юунд хөрөнгө оруулалт хийх вэ гэхээр бидний зүгээс одоо иймэрхүү энэ төрлийн багцыг бүрдүүлж өгж байгаа. За SPY гэдэг нь болохоор S&P 500 индексийг дагсан ETF гэж үүдэг. За SMH Copex Gold гэдэг semiconductor ETF байна. За мөн зэсэн ETF байна. Алтны ETF байна. За эдгээр хөрөнгүүдэд яаж мөнгөө байршуулах вэ гэхээр бидний зүгээс S&P 500-д бол нэг 20 орчим хөв буюу 200 мянган төгрөгийн жишээ аваад ярих тийм. За үлдсэн 200 мянган төгрөгөө 7.5 гэдэг 5% гэдэг ингээд хуваагаад хөрөнгө оруулалт хийх нь бол илүү тохиромжтой гэж байгаа. За тэгээд энэ дөрвөн бүтээгдэхүүний хувьд бол сүүлийн яг 5 жилийн дундаж өсөлт нь өөрөө 20-с дээш хувьтай байгаа.
Тэгэхээр Монгол төгрөг бас $10 эсрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 25.5%-аар суларсан тий. 5 жилийн өмнө төгрөг маань 2840 орчим төгрөгөөр $1 худалдаж авч байсан бол өнөөдөр бол энэ байдал өөрчлөгдөж 3500 гарсан байх жишээ нь. Тэгэхээр үлдсэн 40% одоо хувьцаанд хөрөнгө оруулахдаа бас ингээд төгрөгийн эсрэг одоо хийж их боломжтой, мөн дээрээс нь төгрөг $10 эсрэг тодорхой хэмжээний бас өгөөж хүртчих боломжтой учраас иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалтын үйл яг одоогийн нөхцөл байдалд бол илүү тохиромжтой гэж харагдаж байгаа. Эдгээр дөрвөн бүтээгдэхүүний сүүлийн 5 жилийн гүйцэтгэл бол хамгийн ихтэй за semiconductor буюу хэмэл оюун ухаантай холбоотой салбар бол 210% өссөн байна. За хамгийн бага өсөлтийг үл S&P 500 буюу SPY маань өөрөө 63% өсөлтийг үзүүлсэн байна. Тэгэхээр энэ чинь нэг жил хуваагаад үзэхээр нэг 10 гаруй 20 орчим хувьтай тэнцэж байгаа. За тэгээд түрүүнд дурдсан төгрөг долларын эсрэг өөрөө жилд дунджаар нэг 5 орчим хувь чангараад байгаа гэсэн үг байхгүй. Сүүлийн 5 жилээр харьцуулаад үзэхэд. Тэгэхээр ингээд та сая төгрөгийнхаа хөрөнгө оруулалтыг нэг 60% нь тогтмол өгөөжтэй бонд хөрөнгө оруулалт хийсэн бол 40%-ийг та хувьсах өгөөжтэй илүү нөгөө найдвартай компани эсвэл ETF хувьцаанд хөрөнгө оруулалтыг илүү тохиромжтой гэдэг санааг та бүхэндээ өргөхээр одоо зорилоо тий. Бидний энэ хүү танилцуулсан багц маань болохоор нийт масс руу чиглэсэн буюу одоо ер нь бол хамгийн эрсдэл багтай бас өгөөжийн доктортой байж болохоор ийм багцыг та бүхэн санал болгоод байгаа. За та яг өөртөө хөрсөн багцыгаа одоо өөрийнхөө хөрөнгө оруулалтынхаа зорилго болон эрсдлийн төвшөнд за тэгээд эдийн засгийн нөхцөл байдал тохирсон хөрөнгө оруулалтаа хийх хүсэж байгаа юм бол манай офис дээр ирээд мэрэгжлийн зөвлөгөө аваад хөрөнгө оруулах боломжтой байгаа. Тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт үргэж байна.